Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочныхоо өмөртөө төрийн сойрхолт, зураач, саран цэцэрлэгтийг урьж оролцуулаад байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Чамд бас телевиз үзэгчдээ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр эмэгтэйчүүд нэвтрүүлгийн маань нэр эмэгтэйчүүдийн цаг. Тэгэхээр би тантай бол өнөөдөр уран бүтээл бол ер нь бол ярихгүй гэж шийдээд байна. Харин эмэгтэйчүүд рүүгээ хандсан тийм ээ. Тэднийхээ сайн сайхан талыг илүү их дүүйлгэсэн магтан дуулсан тийм сэдвүүтэй тантай ярилцлага өрнүүлэе гэж бодоод байна л да. Тийм болохоор та миний саналтай нийцэж гинөө. Нийцлээ. Тийм шууд өөрхөн бас саналыг толгоцсон байж магадгүй гэж бодлоо. Тэгэхээр юуны өмнө тантай ярилцлага эхлүүлэх юм танаас нэг ийм зүйлийг хүсэх гэсэн. Эмэгтэйчүүд гэдэг чинь эрчүүдээс тийм ээ та нэг Ерөнхийдөө бол одоо эмэгтэй хүн гэдэг бол тэр гэрийг те айл гэрийг одоо тэр эр нөхрийг үр хүүхдүүдийг цаашлуулах орныг бас авч явах маш том хүч шүү дээ. Тэгэхээр эмэгтэй арга билег хоёр тэнцэж тэр төгс болдог. Тийм учраас одоо эмэгтэй талаас их хүчтэй их тийм одоо сайн сайхан байж эрэгтэйчүүдийг өшөөд дэвшин одоо гаргаж өгнө шүү дээ. Тэгэж арга билег хоёр тэнцэж бүх юм сайхан байдаг учраас эмэгтэй хүмүүст бол маш их үүрэг хариуцлага байдаг гэж боддог. Ер нь эмэгтэй хүн өөрөө их нууцлаг хэрнээ их сонин хүн шүү дээ тийм ээ. Их тийм саваагүй сониуч гэл эмэгтэй хүмүүсийг томьёолох маш олон зүйл байл л да. Та тэгвэл яг зан чанарын хувьд ч гэдэг юм уу те яг эмэгтэй хүнийг арай арга билээс дахиад өөрөөр ингээд тэднийг нээ гэж таны хувьд ер нь эмэгтэйчүүдийг юу гэж дүгнэдэг вэ? За яг эмэгтэй гэхээр одоо яг тийм ийм гэл одоо яг нэг тийм категорид оруулаад ингээд байх бол бас утгагүй л дээ болохчгүй тэгж яагаад гэх юм бол эмэгтэй хүн болго өөр өөрийн гэсэн онцлогтой өөр өөрийн гэсэн хувь заяатай өөр өөрийн гэсэн өгөгдөлтэй тий одоо явахтай яг эмэгтэй одоо төрөлтэй л болохоос биш тэр хүний чинь урд урдны төрөл 9 60 юмнууд одоо нийлсэн байгаа шүү дээ. Тийм болохоор тийм эмэгтэй хүн яг тийм юм гэж хэлэх ямар ч тийм боломж байхгүй үнэхээр. Тэгэхээр яг хувь эмэгтэй өөрөө тэр эмэгтэй хүн болж төрсөн хүн өөрийнхөө тэр байглаас ирсэн өгөгдөл дээрээ эцэг эхийн эх орны одоо хүмүүжүүлсэн хүмүүжил тэр бүхнээс шалтгаалж өөрөө өөрийгөө одоо би гэдэг шүү гэдэг би тэр гэдэг эмэгтэй байна гэдгийг л одоо тодорхойлно гэхээс түүнээс эмэгтэй хүн бол тийм байх ёстой гэсэн тэр дүрэн бол эмэгтэй хүн болгондос үлчилж чадахгүй гэж үзэж байна. Ингээд заримдаа хараад хахад залуучууд маань тийм ээ тэгдэлтэй эмэгтэйчүүд ер нь бол тийм байх ёстой. Та өгөндөн сайхан ёстой гэж хандах ёсгүй гэж байна. Гэтэл ёстой юм шиг байдлаар хандаад байдаг юм надад анзаарагддаг. Танд тэгж анзаарагддаг уу? Анзаарагддаг. Одоо жишээлбэл юм бол ер нь одоо миний эхнэр бол яг тийм байх ёстой гэдэг байхгүй. Би ёстой гэдэг үгэнд дурггүй. Зүгээр миний эхнэр ямар хүн бэ? Ямар эмэгтэй хүн бэ гэдгийг ажиглах ёстой гэж боддог байхгүй. Юунд дуртай, юунд дурггүй, яахаар ууралдгийг, яахаар баярлдгийг те тэр одоо эхнэрийнхээ үрчлэгийг аягуулсаа унших хэрэгтэй байхгүй юу? Бүх юм ингээд сэтгэлийнх нь үрчлээ шүү. Түүнээс нүүрний үрчлээ гэж байгаа юм биш. Сэтгэлийнх нь үрчлэгийг маш сайн унших хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр дурггүй юм хийхгүй, дуртай юм хийгээд эмэгтэй хүн ч гэсэн нөхрийгөө бас яг тэгж үрчлэгийг сайн уншиж чадах юм бол хоёулаа дурггүй юмнуудыг хийхгүй дандаа дуртай юмнуудыг хийгээд байгаа юм бол тэр чинь тэгээд сайхан зохицол явна үсттэй тий. Тийм учраас ерөөсөө яг эхнэрийнхээ тэр яг үрчлэгийг сайн уншаагүй учраас өөрийнхөө үзлийг дандаа тулгадаг байхгүй. Ингэх ёстой миний эхнэр бол ийм байх ёстой гэж үзэхээр нөгөөдөг чинь тэр ёсонд нийцэх хүн үү нийцэхгүй хүн үү мэддэхгүй шүү дээ. Тийм учраас эхлээд ер нь манай одоо энэ залуучууд эхнэр авахтаа тий сайн шинжих хэрэгтэй. Зөвхөн гадна талыг хараад хөөрхөн нүдтэй маа, гой хөлтэй маа гэдгээс нь биш тийм үү. Дотоод сэтгэлийн гадаад одоо үзэмжтэй сайн шинжих хэрэгтэй үнэхээр. Тэгээ шинжээд би бол яг одоо тохирох нэ те энэтэй энэний үрчлэгийг би уншиж чадчихна гэж үзэх юм бол одоо тэр эхнэр нөхөр болох ёстой шүү дээ. Тэгэхгүй зүгээр анхны одоо харц зарч юм уу эхний сэтгэлдлэр их гой хөлтэй хөөрхөн нүдтэй хөөрхөн ааштай хөөрхөн нийт юм байна энэ чинь онгод юм байна. Тэгээд тэгчдэг тэгээд өөрөө үрчлэгийг нь уншиж чаддгүй өөрийнхөө юмыг тулгадаг.
Нөгөө эмэгтэй бас өөрийгөө тулгадаг ингээл бүх юм хэд хоногийн дараа биш болж эхэлдэг шүү дээ. Тийм учраас эмэгтэй хүнийдэг сэтгэлийн нандин одоо нуглаасууд гоёор хэлвэл те тэр нуглаасуудыг одоо уншиж сурах хэрэгтэй байгаа. Ирчүүд бол. Ингээд танаа гэр бүлийн хүн таны тэр сэтгэлийн тэр нандин нуглаасуудыг ер нь хэр сайн уншиж чаддаг те таныг ер нь хэрэг тэгэж тийм ээ надад нийцэх хүн үү мөн байна уу үгүй байна уу гэдэг хэрэг тэгэж тийм ээ ажиглаж иж ер нь танд тэгэж гэр бүл болооч гэсэн саналыг тавьж ирсэн бол тэрийг бол одоо тэрнээс өөрөөс нь асах хэрэгтэй баг те чи хийх уншижсэн ингээд зүгээр одоо яг ингээд 35 жил хамт амьдэрсэн болохоор бас гайгүй уншсан болоо гэж би бас бодож ин л да зүгээр яг өөрөөс нь асах юм бол өөрөө яаж уншсан гэдэг баг те тэгэх байх эсвэргээрээ харин таны хувьд та тэр хүнийг яг бас мэдээж эмэгтэй хүний хувьд ч гэсэндээ тэр ханилгаж байгаа ханийхаа тэр сэтгэлийн тэр тийм ээ дотоод сэтгэлдээ юу бодож өгдөг мэдээж сайн чиглэлгүй яах вэ? Хани олгож байгаа шүү дээ. Бүх насны хани. Чиглэлгүй яах вэ? Тэд ч одоо бүх насны ханиг сайн унших хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Хэд дахин унших хэрэгтэй зү дээ. Ер нь тэгэл яг энэ ажиглах хэрэгтэй шүү дээ. Одоо ингээл энэ хүн яахаар дургүй байдгийг, юунд дуртай байдгийг те. Тийм учраас би дуртай юмын дандаа хийж баярлуул. Эцсийн бүлэгтэн чинь энэ хорвоо тэр одоо ингээл хамтаа амьдрил гэж л байгаа юм бол тэр хүний дандаа сайхан зүйлүүдийг л харах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Заавал тэр нэг болохгүй дурггүй муухай юм байна хэлж дурггүй юм байна хийж те тэгэх юм бол тэгэл биш л болно шүү дээ. Заавал эрхэлжтэй одоо би ихнэр нэмчин ерөөсөө ингээл одоо эрхлээл намайг ямар ч байсан энэ хүн хүлээн зөвшөөрөх ёстой. Би нөхөр нэмчи яаж ч байсан энэ миний ихнэр яах ёстой гэдэг нэг тийм нөгөө хит ингээд нэг тийм нэг зарчимд баригдаж хит ингэж нөгөө нэг өөрийгөө ингэж одоо хаях те хайж өгөх тэр бол бас л айгу дэмэд гоо миний ихнэр болцсон юм чи энэ юусоо гэдэг ингээд дандаа нөгөө өмч хөрөнгө шиг тэгдэг. Тэгтэл цаад хүн гэдэг юм чинь өөр штэ өмч хөрөнгнөөс. Тийм учраас тэр хүний л одоо яг сайн муухай юу дуртай дургу бүх зүйлээ нь уншаад тэрэнд нь нийцүүлж ижил бид нэр энэ хараад аз жаргалтай сайхан амьдрын штэ. Зарим хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Тэр хүнийг нэг хүн болгож засж авна гэж ярьдаг. Ер нь хүнийг засж авна гэж байдаг юм уу? Эсвэл зүгээр өөрөө тийм ээ бас тэр хүнтэй цаашид амьдрахын тулд өөрөө бас тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх шаардлагатай гэдэг юм. Ер нь аль талдаа л байдаг. Гэхдээ хүнийг засна гэдгийг бол би ойлгодгоо. Хүн яаж хилээд яаж ингэж засрахгүй хүмүүсэндээ байдаг штэ. Тэгэхээр тухайн тэр засуулах гэдэг хүн маань өөрөө хэр одоо толгой нь хурдан хүний одоо засж байгаа тэр засварт орж чадах уу те. Тэрнээс нь л бас л уншгал хэрэгтэй тэрийг. Үнэхээр хөөцөлдөөд ингээд засагддаг юм байдаг те. Тэрийг бол одоо яах ч аргагүй шүү дээ. Түүнээс 1-2 үгээр юм уу 1-2 жишээгээр жоохон ингэдэл тэр дараа үүдэн татагдаад засагдаад ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүнтэй бол үргэлжлээд айгу гоё өшөө цааш нь одоо нөгөө засварынхаа ажлыг өшөө нарийн болгоод явхад бол айгу боломжтой тэр боломжгүй ч юм байдаг шүү дээ. Тийм учраас бас л нөгөө өрчлөгийг л сайн унших хэрэгтэй байхгүй. Та бүхэн ярьслага түрүүн би оршил хэлсэнчлэн ер нь эмгтээчүүд рүүгээ илүү чиглүүлж яриа гэдгсэн. Тэгээд надад ингэж боддог зү эмгтээчүүд айгүйх нууцлаг тийм ээ нууц ихтэй. Ер нь яг тэгэж их нууцыг агуулж явах ёстой юу? Тэгээд нууцтай ер нь эмгтээ хүн юугаараа илүү нууцлаг байвал илүү сайхан үнцэнтэй эрчүүдтэй илүү тийм сайхан эрхэм сайхнараа байж чаддаг юм бэ. Одоо зүгээр яг ингээд өнөөдрийн байдлаас харах юм бол зүгээр надыг жоохон багт миний эмээгийн зааж сургаж ирсэн юм бол шал өөрөд л та. Яг өнөөдрийн байдлаас харахад бол эмэгтэйчүүд маш их нууцтай л гэдэг шүү дээ те. Тэгээд тэр яг нуудаг юм нь юу юм бэ гэхээр одоо юу гэдгийг тийм юм нүрэндээ төрхтөг тэрнийг битгий хэлээрэй ч гэдэг юм уу те. Ийм айгу инээдтэй юмыг нуудаг байхгүй. Тэгсэн хэрнээ яг жинхэнэ нуух юмаа бол нууж чаддаггүй шүү дээ. Тэр жинхэнэ нуух юм нь юу вэ гэхээр ирчүүдэд одоо бас л дургуугийн хүрхчих янз л одоо бидний нууцсан шүү дээ. Жишээлх юм бол өглөө одоо үүдөө алтал унтаад өхрийн дуунаар сэрхийгээ бол хизээч нууцлдаггүй. Өглөө би ирт тосгүй бол одоо нөхрөөсөө төрүүлж босоод хизээд босоход нь сайхан те цай чанчсан үргэлж одоо ингээ сайхан нүур амаа цэвэрлээ будцсан үсээ янзлцсан тийм эр хүн гэдэг чинь үргэлж сайхан юм хүсэж идэг шүү дээ. Тихгүй өөрөө одоо нөхрийгөө өглөө босгож цай чанал
болж хүүхдэд цэцэрлэгнээ өөрөө 11 2 хүртэл унтчихад үсээс ихсэлгээд мөмө арцалгаж унжуулчаад босоод ирэхээр энэ бол айгу нуух юм чинь ийл болчихж шít. Тэгсэн мөртлөө одоо тийм гоё харагдж байгаа нарийнхан болгодог юмыг бити хэлээрээч гэдэг юм уу те нүүрэндээ ингэж байгаа юмыг бити хэлээрээч гэдэг юм уу. Дандаа юм айгу нийтдээ юмыг нуугаад байдаг байхгүй нуух юм аа нууч чаддаг байхгүй. Таны хувьд бол ер нь миний хувьд бол би хэр нууцтай хүн бэ? Надад бол нэг нууц байхгүй. Ер нь нэг нуугаад байх юм байхгүй шүү дээ. Юугаа нуух юм? Хамгийн гол нь одоо тэгээд нөхрөө алдаад дараа нь нөхөр маань тэгээд намайг орхиод таяад ингээд явлаа гэж дандаа орхигдцсан хаягдцснаа ярихаас биш би өөр нь ийм байсан учраас энэ нөхөр намайг орхиод явжээ гэдэг дээр бол баг нэг их дүгнэлтийг айгу дургүй байдаг байхгүй манай эмэгтэйчүүдийн гол алтаан тэр байдаг байхгүй. Тэгэхээр нэгэнтээ би нөхөр аваад суусан бол одоо би хідэн цагтаа унтнуу юугаа хайшин тараач иднүү хамаагүй гэж үздэг. Энэ бол ер нь бол одоо тэр ир хүнтэй хамт амьдрах бас урлаг биш бүх юм урлагтай шүү дээ тийм үү заавал би ихнэр хүнгэд тэгж өөрийгөө хаях хэрэггүй ер нь ихнэр байх урлаг гэж бас байна шүү дээ тийм ээж байх урлаг гэж байна ихнэр байх урлаг гэж байна эмэгтэй хүн байх урлаг бүх юм урлаг урлаггүй миний ертөнцийн байхгүй шүү дээ амьдрах урлаг байна тийм тэгэхээр энэ урлагийг л эмэгтэйчүүд огтод багаасаа их гоё тэрийг сорох хэрэгтэй байхгүй нөхрөөсөө хойно босоод үсээ арзаалгачаал левчгээ зөөхгүй мөмө унжуулчаад нүцгэн шаалдангүйгээл те ер нь эн чинь урлаг биш шүү дээ эн чинь л эрэгтэй хүний дургу хүрэж байгаа шүү дээ эцсийн бүлэг тийм бицтэй тэгэхээр өөртөө байх нэг тийм үн цэнтэй зүйлээ илүү эрхэмлэж илүү тэрийгээ эрхэмлж илүү тэрэндээ ач холбогдол өгж илүү тэр байгаа хамт амьдарч байгаа хүнийг хүндлэх өөрийгөө бас хүндлэхтэй ер нь нэгт босноор эмэгтэй хүн бол бас их зүйлийг хождсон шүү. Нэг л тийм хэлье гэж бодоод тийм. За та бүхэн ярьцлага төр завсарлуулъя. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань нэгэн уламжлалтай. За тэрхүү уламжлал нь юу гэхээр яг нийт та бүхэн ярьцлагыг үзэн суугаа үзэгчтэй зөвхөн ярьцлагыг ингээд бүхлээр нь хүрхэхээс сацуу. За зөвлөгөө мэдээллүүдийг давхар хүргэж ядгийн бас энэ тентгийн мэдээллүүдийг магадгүй тийм ээ мэдээллээс ажлынхаа өнөөдөр ажилдаа ингээд сатараад зарим нэг мэдээллээс хоцорч явж байгаа тийм үзэгчд байхыг үгүйсэхгүй тэр ч утгаараа өнөөдөр манай сэтгүүлч маань та бүдэрт бол нийт үзэгчд минь эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хамтдаа тэр зөвлөгөө мэдээллийг үзээд студидтэй төрний ярилцлага эргээд үрднүүлээ тийм ээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийг үзэн суугаа эмэгтэйчүүдтэй шүдний эрүүл мэндийн талаарх мэдээллийг хүргэе. Эмэгтэй та шүдний эмнэлэгт очихдоо ломб тавиулахын тулд зорж очихоос бус зүрхээ ямар байгааг асуухыг огтхонч эрмэлзэхгүй. Шүдний байдал нь хүний эрүүл мэндийн талаар олон мэдээлэл өгдөг гэж Америкийн шүдний эмчнэр баталжээ. Шүд сорох нь наандаж тухайн хүний буруу хооллож байгааг илтгэдэг. Чипс, цагаан далга, шоколадыг бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүн дагуулдаг нүүрс, ус, сахар нь шүдэнд наалдаж үлдснээс болж шүд цоордог байна. Иймээс амттан болон хор уршиг дагуулдаг бусад хүнсний хэрэглээг багасгах гэсэн дохио юм. Хэрвээ та амтнаас татгалзаж чадахгүй бол сав баглаан дээр бичсэн тухайн бүтээгдэхүүний орцод досныг хүчит агуулгадж байгаа эсэгтээ заавал танилцаарай. Тос ихтэй хоол хүнсний зүйл нь шүдэнд муугаар нөлөөлөхөөс гадна таны дотор эргэтэн давхар муу нөлөө үзүүлдэг болохыг анхаараарай. За тэгэхээр шүдний гоо сайхан ярьж чинь тийм ээ. Тэгэхээр таны хувьд бол одоо тийм ээ өөрийн хамгийн хэрэгэлдэг гоо сайхны одоо нэг эргэтэнч гэдэг юм юу ч гэдэг юм дээ тэрийг бол одоо юу гэх байх вэ? За хамгийн их гэдэг би хамгийн гэдэг үгэнд бас дургу. Ягаад гэвэл хамгийн гэдэг юм бол байдгүй шүү дээ. А шүдгүү бол муухай тий. А нүд одоо онигор давхраагүй бол муухай байна гэл тий. Хамар том бол муухай байна гэдэг ингэж шүү дээ тий. Тэгэхээр бүхэл юм яг томч байсан. Өөртөө л цогцсон бол гоё байдаг байхгүй. Яг тэр өөрийн хувь хүний яг тэр одоо эргэтнүүдийн хоорондын тэр зохицолтолгоо л нийлсэн байвал онигор байсан ч айгүй гоё харагддаг хүмүүс байдаг шүү дээ тий. Таны хувьд одоо та түрүүн бол хамгийн гэдэг үгэн дээр төрөөлөө ярьчлаа. Яг миний асуултанд бол яг хариулсангүй. За миний хувьд бол яг тэ одоо болж өгвөл бас нэг айтайхаа яг өөртөө байгаа энийг яг зохицолцсон юунуудын нүүр амыг л нэг бас нэг айтайхаа үржийлэгчгүйхэн талынх нь юмыг бодоол тэгээд явж идэг. Тэгэхээр та бүхэн түрүү нэг
яг эмэгтэйчүүд рүүгээ хандсан сэдвээр яриад байж байгаа тийм ээ. Би бас танаас ийм асуулт асуумаар байна л да. Сүүлийн үед эмэгтэйчүүд маань гэр бүл болох тийм ээ амьдралыг, гэр бүлийн тэр нандин амьдралыг, харилцааг сонхосоо илүүтэй ганцаараа явж байгаад за 30 гараад нэг амьдрал зохиох тийм хандлагыг илүү их түлхүүд үзээд байна л да. Энийг та юу гэж боддгийг. За тэгэд үүн дээрээс улбалаад зарим хүмүүс ингэж шүмжилдэг. За залуу сайхан бүсгүүчүүд маань эртээ эхнэр, айлын эхнэр тийм ээ ээж болохоосоо илүүтэй хүний хоёр дахь чулуу тийнэ гэж агай шүмжилдэг л дээ. Тэгэхээр энэ хоёр асуултанд та юу гэж боддог вэ? Зүгээр яг эхнийх нь бол ер нь миний хувьд бол хүн өөрөө яг төлөвшөж те өөрөө яг тэр хүүхдийг одоо хүмүүжүүлж өсгөхтэй бүх одоо зардлаа өөрөө нөхдөг те өөрөө одоо бүх л юма бэлтжиж тэр хүүхдийг гаргаж ирэх нь би зөв гэж боддог байхгүй. Тэгэхгүй бол өөрөө жижигхэн хүүхэд юу ч ямар ч финанс дээрээ ч тэр сэтгэл санааны бэлтгэлч тэр бүх байдал нь өөрөө яг тогтоогүй байхдаа хүүхэд гаргачихаар бас хэцүүлдэ. Тэр ээж бол ерөөсөө тэгэл яг л амтан л болдог үстэй тий. Ерөөсөө цаашаа өсөж дивжих чинь байхгүй нөгөө хүүхдээсээр ол нэг мэтгэд хөшөрдөг. Тэгэл хөшөрсөн хайна өөрийгөө хөгжүүлэх гэхэд бол оройтсон байдаг шин. Тийм учраас ямар ч байсан нэг тэгж төрүүлж одоо залуугаасаа багаасаа гэд тэрийг бол би нэг бас дэмжиж байдаггүй. Тэгээ ерөнхийдөө бол бас нэг 30 гараад те өөрийнхөө байр суурийг нийгэм зэслэх байр суурьтай гэр оронтой одоо тэр хүүхдийг өсгөж байж болох бүх нөхцөлийг бүрдүүлсэн тийм үү. Сургууль соёлын цэцэрлэгийн мөнгийг бэлтцсэн. Тэгээд аавтай одоо эмээвөөтэй ингээд сайхан элэг бүтэн одоо ийм байж ижил тэр хүүхдийг үнэхээр одоо төгс хүмүүжүүлж чадна штэ. Тэгэхгүй бол эсвэл хар багаасаа одоо жоохносоо ингээд хүүхд яадын одоо ингээд гарч ингээ гаргадаг штэ. Тэгээд өөрөө ингээд нөгөө хүүхдийн араас хүн гаргана хүнийг хүн ийн гэдэг чинь зүгээр нэг тийм амар ажил биш штэ. Яхаа тэгээ өсчдээ ингээд тэгтээ үгүй байхгүй одоо бол тэгж хүүхдийг ингээ димэндээ өснө мөснө гэдэг бол бас айгу хэцүү болчиход байна шүү дээ тий. Тийм болохоор нийгэмд айгу чанартай тийм иргэннийг гаргаж ирэхин тулд тэр ээж өөрийгөө айгуусаа эрүүл мэндийн талаасаа сэтгэл зүйн талаасаа эдийн засгийн талаасаа маш гоё ингээ бэлтжээж тэр хүүхдийг гаргаж авах хэрэгтэй. Тэгэхээр өөрөө төлөвшсөний дараа. Тэгэхээр тэр хугацаа бол эртөө арай байх нь хамаагүй. Би одоо төлөвшлөө гэж үтсэн тохиолдолд тийм байхгүй тий. Түүнээс заавал инглээ. Тэгээд зарим хүмүүсүүд болохоор өөрийгөө төлөвшүүлэх гээд ингээ явж хахад хажуунаас нь арайтлаа чи хүүхд гаргасангүйгээр өдөө алчаа чи гом би ганцаараа явлаа гэд ингээд аюух сэтгэл санааны дарамт өгдөг. Тэгэнгүүт нөгөөдөг чинь айгуу сандарч мэгцэндээ хамаагүй одоо бас нэг бошуул хүүхд гаргая гэдэг үднээс ингээ гаргадаг. Тэгээд эсвэл аавгүй ч юм уу те одоо ингээд нэг бас нэг тийм нэг илүү бүтэн бишээр ингээд нэг юм шийдчихэнгүүт нөгөө хүнийг элдв хоёроор хэлж уруу татчихсан хүмүүс чинь жив чимээг олоод ямар ч нөгөө тэр хүнийг муухай уруу татчихсан мартцсан те бүр харин ч гэж нөгөө хүн хаяад явсан гинлээ минлээ гэд ингээд өшөө амны зугаа олгоод яриад явдаг байхгүй. Тийм учраас ер нь бүсгүүчүүд октоодтай бол би тэгж хэлмээр байгаа байхгүй. Хүний үгийг битгий тоо тий. Ер нь хүн бол хүний амьдралыг зохиохгүй шүү дээ. Би өөрөө л өөрийнхөө амьдралыг зохиох юм чинь би ер нь ямар одоо төвшөнд байна тий. Энэ одоо нийгэмд би байр суурь эзэлж чадчихв. Би өөрийнхөө финансыг шийдэж чадчихв тий. Би байр саваа бэлтчихв. Би өнөөдөр хүүхэд гаргах надад тийм одоо бүх юм боломжтой байна уу гэж өөрөөсөө асуугаад өөрийгөө шалгаж үзээд болно гэвэл гарах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол тэгэл өөрөө чи айгүй хэцүү амтан болоо. Дээр нь нөгөө хүүхдий чинь айгүй муухай байдалтай яаж байгаа шүү дээ. Хүний хүүхдийн тоглоом гойрдаад аваад өгье гэхэд мөнгө байдгүй. Одоо тэр мундаг цэцэрлэгт өгье гэхэд мөнгөний би дийлэхгүй байна. Тийм гэж хүүхдээ ч айгу өрөвдөлтэй байдалд оруулж өөрөө ч хүүхдээ тийм байлгаж чадахгүй дэ сэтгэл санааны дарамтанд орж эцэг ихээч одоо хэцүү байдалд оруулах тэр ер нь тийм шаардлага байхгүй шүү дээ. Хүн энэ харваа дээр ирнэ гэдэг чинь асар том одоо баяр баясгалаа асар одоо сайхан юм ирж шít. Тэр сайхан юмыг сайхан байдлаар ухтаж аваад сайхан байдлаар хүмүүжүүлээд тэгээд насан туршаал тавих хэрэгтэй. Тийм л өөр нийгэмд бэлдэж ээж хүн болно гэдэг чинь тийм
тийм учиртай шүү. Түүнээс зөвхөн хүүхд гаргаснараа өстой хөөрхөн би хүүхдээ алмаараа Google-ээр тоглох гэж байгаа юм шиг тий. Амар хөөрхөн би станы хүүхдээ алмаараа наа гэд ингэж идэг. Тэгээ нөгөө хөөрхөн юм гараад ирэнгүүт өөрөө залхаж эхэлдэг. Нөгөө хөөрхөн юм хоолох гэсэн чинь мөнгө байдгүй. Нөгөө хөөрхөн юм цэцэрлэг сургуульд өгсөн чинь одоо боолдгүй айлын хүүхдийн дугуугаар доод байдаг. Ингээл ерөөсөө араасаа тэгэл өөрөө тэрэндээ айгу сонин хүүхдэн сэтгэл санааны сонин байдалтай тийм байх хэрэггүй л байна. Харин одоо хоёр дахь асуулт гэвэл хоёр дахь асуулт нь яг одоо залуу эмэгтэйчүүдийг маань ингээд гэр бүл төлөвлөхөөс өмнө ингээд гэр бүлийн амьдралыг хойшин тавиад тийм ээ хүний хоёр дахьч болж ийн гэдэг шүмжлэл нийгэмд маш их байдаг. Тийм учраас яг охтуудыг ер нь бол охтуудыг багаас нь ганц охтууч хөвгүүдийн сургууль, охтын сургууль гэж дээр үдээсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол заавал бас тэр дээр үеийн юг яриад яагаад ах хэрэггүй. Ер нь бол охтуудыг бол бас багаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр охтуудыг хүмүүжүүлэх хэдхэн хүмүүжүүлэх ээж хүмүүжүүл. Тэгэхээр ээж өөрөө яхаа хүмүүжлтэй л ах хэрэгтэй байхгүй. Тийм учраас л нөгөө эмэгтэй хүмүүс маань маш их үүрэгтэй шүү, маш их хариуцлагатай шүү гэдэг чинь байгаа байхгүй. Би өөрөө хүмүүжлтэй ээжиж охтоо хүмүүжүүлнэ шүү дээ. Тэгээс би өөрөө хүмүүжлэхгүй ээж охин хүмүүжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр охтуудад хэлэх хэрэгтэй шүү дээ. Хизээж одоо тэр хоёр дахьч болж болохгүй тий. Чивэл өөрийн гэсэн одоо сайхан амьдралыг зохиох ёстой гэдгийг л айгуу сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Би тэрнээс яагаад ийм асуултуудыг асуугаад байна вэ гэхээр энэ бол зөвхөн миний өөрийн бодол та би таны өгсөн хэвлэлд өгсөн ярилцлагуудыг ингээд уншаад ингээд байж хаад та нэлээд тийм аливаа зүйлийг арай өөр өнцөг арай тийм философик өнцгөөс олж харддаг юм болов гэдэг өнцгөөс би гэж үздэгээ. Тэр ч утгаараа би танаас өнөөдөр яг ямар нэгэн уран бүтээлийн талаар асуухыг бол хойш тавиад за ялангуяа эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвээр түлхүү яри гэдэг л байр суурийг эрхэмлээд байна л да. Тийм тэгэхээр та түрүүн хэлж штэ эмэгтэй хүн ерөнхийдөө бол тийм ээ өөрийгөө сайн төлөвшүүлж иж тэгээд дараа нь хүн хүүхдэд бүтээнэ тэгээд тэднийг сайн хүмүүжүүлнэ гэж байна. Тэгэхээр та бүхэн ярилцах цаг ер нь бас өндөрлөгдөх байх шиг байна. Тэгэхээр би таны ярилцлагын төгсгөл танаас юу гэж асуух гэдэг нь тэгэхээр та өөрөө бас охин хүүхдүүдтэй хүн байгаа тийм ээ. Тэгэхээр та өөрөө яг энэ ярьж байгаа зүйлээ өөртөө ер нь хэрэг бас ингэ хөвшүүлж чаддаг хүн байна. За одоо би бол нэг хүнд заах их дурггүй бас зөвлөж ярих бас дурггүй. Одоо энэ ярилцлага ч гэсэн бити зааж ийн зөвлөж ийн гэж бодорой. Зүгээр яг би өөрийнхөө амьдэрсэн одоо энэ 50 гаруй насны туршлагаасаа тий би өөрийнхөө зүгээр туршлагаас л хуваалцж байгаа байхгүй юу. Тэрнээс ийм байлгах ёстой, тийм байлгах ёстой гэж зааварчилгаа бол энэ биш. Зүгээр яг би хоёр охин одоо хүн тэгээд тэдэндээ ч гэсэн бас би хэлдэг л дээ. Хүний хоёр дахьч болж болохгүй тий өөртөө бүх зүйлийг бүтээж ич гэр бүлийг бүтээх ёстой гэдгийг би ястаа та хоёр тэгэрэй гэж ч бас хэлээгүй. Зүгээр л би өөрийнхөө амьдралаар л үзүүлэх айгуу дуртай. Ямар нэгэн одоо сургаал, ямар нэгэн ном, илүүдтэй юм үзлээ харлаа гэхэд л би өөрийнхөө амьдрал дээр заавал туршиж үзхийг хичээдэг. Би туршиж үзээд надад болж ивэл би бусдад би ингэсэн чинь айгуу гой болсон чи тэгээч гэж хэлэх дуртай. Түүнээс хүмүүсээс сонсон, уншсан те 10 20 номыг нийлүүлээд түнд ярих бол өөрийн туршлага, өөрийнхөө амьдралаар зүрх сэтгэлээр туулаагүй юм а хүнд ингэж зааварчилж мэдэм хэрэг бол айгу аимшигтэй шүү дээ. Тийм болохгүй шүү дээ. Тийм учраас яг би бол эмээгийн сайхан эмээгийн хүмүүжлэр бас сайхан ээж аавын хүмүүжлэр л хүмүүжсэн. Тэгээ ахвтай өөртөө бол болоод явж идэгээ. Тэгээд өөрийнхөө одоо бодож явдгийг л хүүхдүүдтэй өөрийнхөө амьдрал дээр л үзүүлэхэд ирэх биш. Эмэгтэй хүүхд бол ээжигээ хараад одоо хар багаас нөлөөлт ээжийн л одоо байдал тэдэрт нөлөөлдөг байх л та. Гэхдээ дээр нь тэдэр ч өөрсдөө хувь улсууд ч та хамгийн гол тэр хувь хүн гэдгийг бол бас ерөөсөө мартаж болохгүй. Тэд нар өөрсдийнхөө хувь хүнийхээ шинж чанар дээр ээжийн тэр нэг жижигэн дуршлагуудыг нийлүүлэл тэгэл одоо амьдрал төлөвлөлт явах та тийм ээ. За танд баярлалаа. Та бүхэн ярилцах цаг бүр ингээ хитрээ явж байгаа шиг байна. Тэгээ бидний урилгыг хүлээн аваа. Та чинь ер нь ойрын хэсэг хугацаанд бол 2 жил орчмын хугацаанд бол хэвлэлээр ярилцлага өгөөг байх шүү тийм ээ. Тийм тэгэхээр ингээ бидний урилгыг хүлээн аваад манай нэвтрүүлэгт ингээ цаг зав гаргаад тийм ээ. Настай ярилцсан танд маш их баярлалаа гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд хэлье. За баярлалаа. Өнөөдөр бол би боддгол да яг уран бүтээл хийгээд үзэгчдтэй одоо үзүүлэх юмтай тий
хийсэн ажлаа үзүүлэх үедээ л би зурагтаар гараа гэж боддог байхгүй. Ягаад гэвэл би ийм хийжлээ та нар минь ирээд үзээч гэж хэлдэг те. А гэтэл өнөөдөр уран бүтээлээ үзэсгэлэн гаргаагүй ээжээж ингээд эн тэнд ярьж авах байгуу сонирхолгүй. Тэгээд эмэгтэйчүүдийн цаг гэдэг байгаа учраас бас одоо ирэх стан болоо гэж бодчихл тэгээд ирсэлтэй. Тэгээд ер нь өнөөдөр бас энэ сайхан нэвтрүүлэгт орж оролцуулсанд баярлж байна. Тэгээд бүх нийт эмэгтэйчүүдтэй одоо эрүүл биеийн эрүүл байгаад одоо оюун санаа сэтгэлээ сайн боловсруулах юм бол эмэгтэй хүн бол маш их өвчтэй тийм хүмүүс шүү гэдгийг бас хэлье гэж байна. За баярлалаа танд. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн манай зочноор Төрийн Монгол Улсын төрийн сойрхолд зураач Саран Цэцэрлд өргөдөн оролцож за надтай өөрийнхөө одоо тийм ээ эмэгтэй хүнийг яг ямар өнцгөөс хардгийг тийм ээ яг тэр үзэл бодлоо хуваалцлаа. Ингээд маргааш өдрийн цагтаа иргэд болзээ. Баяртай үзэгчтэй.